За өнөөдөр урилга хүлээн авч хүрэлцээрсэн танд маш баярлалаа. За цаг үеийн сэдвээс ярилцлагаа эхлүүлээ. Өнөөдөр бол үдээс өмнө одоо Монгол Улсын ерөнхий сайдын өрөөнд бас стратегийн орд газар эзэмшигч болон за үүсмэл орд дээр үйл ажиллагаа явуулж байгаа 4 компанитай бол сонин жижиг байгууллаа. Тэгээд үндсэн хуулийн заасан стратегийн ач холбогдолтой орд буюу одоо Монгол Улсын баялаг нь бүх ард түмний одоо мэдэл байна гэдэг заалтыг хэрэгжүүлж байгаа гэсэн юм тайлбарыг хэлж байна. Та бүхний хувьд ерөн зөвөр бизнес эрхэлж байгаа те уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудыг төлөөлөд харах юм бол энэ дээр ямар байр суурьтай? За яг стратегийн орд гэдэг ойлголт гарснаас хойш одоо энэ маргаан бол нэлийн ингээд олон жил үргэлжлээ сунжраад яваад байна шүү дээ. Тэгэхээр яг бид нар аливаа нэг маргаанд цэцэг тавиад одоо шийдвэрлээд эцлээд дуусгах хэрэгтэй шүү дээ. Тэгээ бид нар ч гэсэн одоо холбооны зүгээс өнгөрсөн жил санал болгож ирсэн зүйл нь 34% өгөөж гэж яриад байгаа тий. За 51% өгөөж гэд 51% одоо төрийн хувь эзэмшил гэж яриад байгаа. Тэгэхээр бид нар зүгээр яг өнгөрсөн одоо хугацаанд бий болсон энэ одоо 31-50% одоо төрийн эзэмшилтэй холбоотой маргаанууд ингээ харах юм бол за оюутлогын төсөл дээр юу болсон те өнөөдөр хуулийнхаа хүрээнд одоо хөрөнгө оруулалтын гэрээгээ зураад өнөөдөр ч гэсэн бид нар өгөөж авахгүй байна 34%-ийнхаа өгөөжийг хүртэхгүй байна гэдгийг маргаан үргэлжилж штэ. Тэгэхээр энэ маань одоо зөв хувилбар биш байсан юм байна. Гэхдээ энэ дээр бол хуулийн дээр үндэслэж хөрөнгө оруулалтын гэрээд хийгдсэн. Манай өөрийн одоо арт малтмлын тухай хууль дээр энэ хувийн эзэмшлийн асуудал байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хуулийг өөрчлөлгөөр өнөөдөр энэ маргаан дуусахгүй байхгүй. Тэгэхээр бидний хувьд бол за аливаа маргааныг одоо шийдвэрлэхний гарцсан сая өнгөрсөн 25 онд одоо Оронотой байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээн дээр амнатыг 34% өгөөж хөрөнгө оруулалт хийхгүйгээр орлуулах гэдэг энэ хувилбараар бас гэрээ байгуулсан шүү дээ. Тэгэхээр энэ хувилбараараа явж болох юм аа. Одоо өнөөдөр 34% өгөөж аваагүй байгаа бол одоогийн байдлаар амнатаар шууд орлуулад явчих юм бол өгөөж шууд одоо хүртэх тэр боломж нь хүртэх юм аа гэдэг энэ агуулгаар бас энэ саналыг оруулж ирсэн. Тэгэхээр энэ маань одоо ингээ хэрэгжээд явах юм бол аль аль талдаа одоо мэдээж сайн тал нь бол бүх юм тодорхой болж байна. За аливаа одоо төсөл хөтөлбөр амнатаар өгөх хувь хэмжээ нь энэ байна. За баялагын сангийн өгөөж буюу одоо 34% өгөөжийг амнатаар орлуулахад хэдэн хувийн одоо татвар төлөх нэ гэдэг ийм тодорхой тоотой болох юм байна гэж харж байна. Нөгөө тал нь бол яг хөө бид нар яг энэ хуулийн дээр өөрчлөлт оруулаагүйгээс улбаатай энэ асуудал ингээ үргэлжлээд явах үе тий. Одоо бид нар сая бас өчтөр гэрээ байгуулж байгаа компаниудыг харахад санамжчиг зурж байгаа компаниудыг харахад 2 туудаа хэлцээрт орж штэ тий. Урд нь хэлцээрт одоо байгуулагдаад 96% одоо хувь эзэмшлээ засгийн газар шилжүүлсэн, төр шилжүүлсэн одоо компани ч өнөөдөр дахиад хэлцээрт орсон сууж байгаа байхгүй. Тэгэхээр энэ хэлцээр гэдэг маань одоо ингэж дахин хийгдэх ёсгүй. Тэгээ нэг удаа хэлцээр тэгээд явж байгаа бол энийг ингээд дуусгаад хаагаад явах ёстой. Тэгэхээр энийг бас бид нар яг энэ 2 удаагийн хэлцээр хийж байгаа одоо энэ түүхэн цаг үеийн одоо гэрчин болж байна. Тэгэхээр цаашдаа бас одоо иймэрхүү байдлаар хувийн хвшлүүдтэй одоо төр хувийн хвшлийн түншлэл гэдгээр ингэж хамтрах юм бол ер нь бол хүндээ гэдгийг бас бид нар ойлгох хэрэгтэй байна. Өөрөлдөх юм бол одоо төлж байгаа төлбөр, татвар, хураамж бүгд ороод 60 хүртэлх хувь гэдэг одоо юм дээр тохирч ах шиг байна тий. Өгөөжийг хүртнэ гэд. Тэгээд амнатаар 34% одоо орлуулах тэр хувилбарыг хийж байгаа гэж. Үйл ажиллагаа явуулж байгаа, бизнес явуулж байгаа, за орд газарт одоо нүүрс олборлоод экспортлж байгаа ч юм уу. Яг ийм компани талаас нь аваад үзвэл энэ хэр одоо өндөр дүн бэ? Ер нь бол яг одоо бид нар сая өнгөрсөн жил Ernst & Young-аар одоо яг олон улсад уулархаан татварыг одоо эдийн засгийн тухайн улсын эдийн засгийн суурь үзүүлэлтүүдтэй нь уялдуулаад яаж одоо татварыг зөв оновчлох вэ гэдэг энэ модель дээр нөхцөлөд судалгааны ажлыг хийлгэсэн. Тэгэхэд бол манай улсын татвар төлбөрийн хэмжээ бол бусад орносоос бол харьцангуй өндөр, бүр нэлээд өндөр 60-аас дээш хувьтай явж байгаа. Тэгээд дахиад тэн дээр маань нэмэлт одоо татварын ачаал компаниуд дээр ирж байна л гэсэн үг. Тийм. Тэгэхээр тэртээ дөрвөө одоогийн байгаа татварын одоо суурь төлбөрийн хэмжээ бол одоо өндөр байгаа. Дахиад бид нар одоо нэмэлт одоо юм амнатыг өгнө гэдэг энэ ойлголт. Тэгэхээр мэдээж бас өнгөрсөн жилүүдэд энэ баялагын сангийн хууль гэдээ яригдж байхад бол уулархаан компаниудад бол бүгд дэмжижсэн тий. Баялагын сан бүртгэн зөвөө. За энэ дээр бол татгалзах зүйлгүй гэдэг байр суурьтай бол байсан салбарын хувьд. За гэхдээ өнөөдрийн гол асуудал нь энэ баялагын сангийн хуваарлалт маань яг зөв оновчтой явж гин үү, зөв захиран зарцуулагдж гин үү, очих ёстой эзэдтэй очиж гин үү гэдэг чинь хамгийн гол асуудал байхгүй юу. Одоо тэртээ тэргүй өнөөдөр төсвийн одоо 30 гаруй их найдыг чинь 10 гаруй их найдыг л уулархаан салбар бүрдүүлж штэ. Тэгэхээр энэ тоо хэмжээ бол ингээд сүүлийн жилүүдэд огцон өсөд байгаа. Гэхдээ нөө зөв хуваарлалт эдийн засгийн одоо үр ашигтайгаар одоо төсөв мөнгөө зарцуулж гинөө гэдэг асуудал чинь бол дараагийн асуудалчуд байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нар одоо юу гэдгийг өнөөдөр компанитай хэлцэж гин гэдэг нэрээр хэдэн үеийн ч ингээд аваад ээж болох юм байна тий. Гэхдээ энийгээ бид нар дахиад зөв захиран зарцуулж яг ард иргэдтэй, за орон нутгийн иргэдтэй өгөөж нь одоо хүртээх, за мөн одоо иргэдэд бас энэ баялагын
одоо зөв хуваарлтыг хийх гэдэг дээр бас дараагийн том ажил бол засгийн газарт бол үлдэж байна гэж харж байна. Тэгэхээр энэ баялагын сангийн одоо төлөвлөлт менежмент гэдэг бас дараагийн асуудлууд бол яригдах нь одоо маш чухал зүйл үлдэж байгаа. Тэгэхээр энэ дээрээ бас яг аягүй сайн түр маань өөрөө манлайлал үзүүлж яг энэ одоо баялагын санд бүрдүүлэх зорилгоор одоо энэ хувийн компаниудтай ингээд хилцээрт ороод зөрчилдөл төрж байна гэж байна шүү дээ. Тэгэхээр энийг бас одоо цааш нь зөв удирдах явах гэдэг бас том ажил үлдэж байна л гэж харж байна. Одоо ашигт малтмалын хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл бол яригдж байна. За өчигдөр бас яг энэ чиглэлд аль биесээр мэдээлэл өгөөд танилцуулсан. За энэ дээр бол зэсийн амнаатыг бол өөрчлөнө гэсэн мэдээлэл өгсөн. Дээрээс нь бусад одоо стратеги ач холбогдолтой бүтээгдэхүүн гэдэг асуудлыг бас шинээр одоо гаргаж ирж байгаа шүү. Тэгэхээр стратеги ач холбогдолтой нэгэнд 15 орд байгаа юм чинь тэ 2007 онд батлагдсан жагсаалтан байгаа юм чинь хуулийн дээр өөрчлөлт оруулж иж таны түрүүний ярьж байгаа энэ асуудал дахиад үргэлжлэхгүй дахиад нэг маргааны сэдв болохгүй нэ гэж ойлгож болох уу? Тийм, ер нь бол бид нар хуулийн дээр өөрчлөлт оруулж иж одоо оюутлогын төслийн хувьд ч гэсэн тийм үү бид нар одоо хамтарч хөрөнгө оруулалтын гэрээ зурсан байгууллага л өнөөдөр буруутгах сууж байгаа шүү дээ тий. Хоёулаа нийлээд хоёр тал хүлээн зөвшөөрөө гэрээ байгуулсан. Гэхдээ өнөөдөр бид нар 34% өгөөж хүртэхгүй байна гэж одоо нэг хөрөнгө оруулагчаа бид нар чиглэлээ сууж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ асуудал маань хуулийн дээр байгаа цагт энэ асуудал байсаар л байна гэсэн үг. Тэгэхээр хуулийн дээрээ бид нар тодорхой хэмжээний өөрчлөлт хийгээд үнэхээр 34% өгөөжөө одоо саяны энэ амнаатаар орлуулдаг энэ хувилбараар хийх ч юм уу тий. Ийм өөрчлөлтийг хийж иж дараагийн маргаанд одоо ингээд цэг тавина гэдгийг аюул сайн ойлгох хэрэгтэй. Ашигт малтмалын тухай хуулийн хувьд бол маш олон жил яригдчихэж байгаа шүү дээ. Яг өнөөдөр энэ хууль маань одоо нэг салбарын зөвхөн хууль гэж харахаасаа илүү өнөөдөр Монгол улсын одоо эдийн засагттэй бараг одоо хамгийн өндөр ач холбогдолтой хууль болчиход байна шүү дээ. Яагаад гэхээр одоо гол төсөв маань уулархан салбар дээр тогтож байна. За нөгөө салбарын маань үйл ажиллагаа тогтворгүй байна. Одоо яг энэ үйл явдал өрнөж байгаа процессоос ингээ харах юм бол маш их ус төрчдөг тий. Эргээд одоо яг үйл ажиллагаа явуулж байгаа өнөөдрийн төсөв бүрдүүлж байгаа компаниуд маань ч гэсэн одоо үйл ажиллагаа доктортой явуулахад бол хүндрэлтэй цаг хугацаа бид нар туулж байгаа. Тэгэхээр энэ хүрээндээ бид нар ингээ харах юм бол хөрөнгө оруулалт гэдэг зүйл байхгүй боллоо. Оюутлогын төсөл маань одоо гүний урхан бүтээн байгуулалт дуусаад албарт руугаа шилжиж байна. Тэгэхээр одоо өнгөрсөн жилүүдэд хөрөнгө оруулалтын 70% гэж ярьдаг шээ нийт гадаадын шууд хөрөнгө оруулалтын 70% нь уулархан салбарт явж байгаа. Тэр тэдний бараг одоо 80-аас 90% бүрдүүлж ирсэн тэр хөрөнгө оруулалт ингээ оюутлогын төсөлтөөр байхгүй болно гэдэг маань эдийн засаг бол хүндэрнэ л гэсэн үг. Одоо ер нь эдийн засгийн одоо эргэлт байхгүй болчихлоо шүү дээ. Тэгэхээр цаашдаа бид нар одоо дараагийн шин төслүүдийг хөдөлгөж хөрөнгө оруулалтын хэмжээг одоо жоохон дээшлүүлж ахиулахгүй бол өнөөдрийн түвшнээс бол дортох нь ингээд тодорхой болчихж байгаа. Тэгэхээр энэ хүрээндээ зайлшгүй энэ салбарын үйл ажиллагааг идэвхжүүлэх, за орж ирэх орлогыг нэмэгдүүлэхтэй бол энэ ашигт малтмалын тухай хуулийг өөрчлөх одоо хэрэгцээ шаардлага үүсэж байна л гэж бид нар ойлгох хэрэгтэй. Түүнээс ч одоо уулуурхахын энд ингээд нэг лобби хийгээл те өөрсдөө ашигтай хувилбар ингээд батлуулах гэдэг зүйл ерөөсөй байхгүй байхгүй. Тэгэхээр хайгуулын үйл ажиллагаа байхгүй, хөрөнгө оруулалт байхгүй. Дээр нь бид нар засгийн роялтигээ дэлхийд одоо байхгүй роялти тавьчихсан. Одоо тэрийг маш сайн мэддэг мөртлөнгөө ингээ өөрчлөлтийг хийдэггүй тий. Гэтэл өнөөдөр ганцхан одоо Эрдэнэ төлөвлөрөл 23-ийн амнат төлөв явж байгаа шүү дээ. Гэхдээ энийг өөрчлөлөөгөөд одоо төсөв дээр ачаал ерөөсөө үүсэхгүй. Эрдэнэтийн хувьд одоо төрийн өмчт компани амната одоо олон улсын түвшинд аваачлаа гэхэд ашгаараа одоо өгөөж өгсөж штэ төсөвт одоо төсвийн одоо энэ дээр бүрдэл дээр нэг асуудал үүсгүйгээр явчих ийм боломжтой байхгүй. Тэгэхээр энэ асуудлуудыг бол маш олон жил салбарын ярьж байгаа. Яг энэ шаардлагатай өөрчлөлтүүдийг хийгээд өгөөч тий. Одоо энэ салбар чинь болохоо байлаа гэдэг зүйлийг маш олон жил ярьсан. Тэгээ өнөөдөр бол яг хөрөнгө оруулалт одоо бүр зогсох хэмжээндээ тулчаад одоо бид нар энэ өөрчлөлтийг яриа сууж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар бол энэс аль болох урьдчилан сэргийлж одоо урдж те дараагийн хөрөнгө оруулагчдаа бэлдээчээ гэдэг зүйлийг бол маш олон жил ярьж исэн. Одоогийн нөхцөлд бол бид нар яг хуу эдийн засгийн эргэлтэнд ороход бэлэн босон төслүүдэд хөдөлгөх нэг боломж бас байна. За тэрийг ашиглах хэрэгтэй. Мөн одоо гаццсан маш олон үйлдвэр урхаанууд байна шүү дээ те. Тэдгээрийнхээ үйл ажиллагааг идэвхжүүлэхгүй бол бид нар одоогийн ийм нөхцөлд те одоо засгийн газар компаниудтай байгуулж байгаа хилцээр гэдэг ч юм уу иймэрхүү зүйл явж байгаа үед бол манайд гадаадын шууд хөрөнгө оруулалт гэдэг зүйл бол одоо өөрсдөө хурах хэрэггүй байхгүй гэдээ одоо хэлчихэж шууд болно. Тэгэхээр бид нар дотооддоо одоо өөрсдөө үйл ажиллагаа идэвхжүүлж эдийн засгаар нэг авч үлдэх нэг тэр боломж бол одоо ашиглах хэрэгтэй байх та. Намар уул уурхайн 7 хоногийн үеэр ер нь одоо ашиглалтанд оруулаад хөрөнгө оруулалт татах боломжтой 54 төсөл байна гэдэг салбарын амнаас нь зарласан, танилцуулсан. Тэгээд энэ төслүүдийг танилцуулсны дараа хөрөнгө оруулагч нараас та бүхэндээ холбогдоод энэ төслийг сонирхож гин танаа ер нь одоо орчин чи ямар юм бэ гэд холбогдсон тийм сонирхлоо илэрхийлсэн компани хөрөнгө оруулагч байгаа юу? Ер нь байхгүй. Одоо манай улс чинь ер нь эрсдэл өндөртэй тий хөрөнгө оруулалтын хувьд бол
боломжгүй тийм ус болж байна. Одоо жилээс жилд одоо энэ гинт гаргаж байгаа хуулиуд те түрүү жилчсэн бид нар баялагын санд одоо 34% юу хувийн хайгуулаар хийсэн бол одоо ус бол шууд 34% үнэгүй эзэмшин тий. За төсвийн хайгуулаар хийсэн бол 50% үнэгүй эзэмшин гэдэг өөрчлөлт хийсэн. Энэ бол одоо ингээ хөрөнгө оруулалтыг бүр ингээ хаачиж байгаа байхгүй. Зүгээр нэг жишээ дурдаад хэлэхэд харамгтай орд тий одоо хайгуулын ажлыг хийгээд төслийн бүтээн байгуулалт руу шилжчихэд бэлэн болчоод хэдэн жил хүлээж байна. За арай ээж нэг явж хөрөнгө оруулагч олоод ирсэн чинь энэ зохицуулт гарч ирээл хөрөнгө оруулагч нар бол ингээ хошоо суучиж байгаа. Тэгэхээр иймэрхүү байдлаар маш олон төслүүд ингээ зарцж байгаа. Тэгэхээр бид нар өнөөдөр одоо дотооддоо болж байгаа энэ ус дүржилт те одоо юу гэдгийг уул уурхаагаараа одоо гол өөрсдөө бид нар холорол тоглоод байна шүү дээ. Тэгэхээр эднийгээ ингээд ямархуу байдлаар авч үзэж байна. Одоогийн хөрөнгө оруулагч нарт ямар одоо хүнд те үйл ажиллагаа явуулахад хүнд байгааг бол харж байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар энэ олон улсаас бол хөрөнгө оруулалт одоо хайх ярих бол айгүй хүндээ. Тэгэхээр зөв бодит байдал дээр бид нар дотооддоо одоо үйл ажиллагаа идэвхжүүлэх тал дээр нэлээд ажиллахгүй бол гаднаас бол одоо ийм нөхцөлд бол хөрөнгө оруулалт бол ер нь одоо боломжгүй л гэж ойлгох хэрэгтэй. Одоо бол бид нар нэг ард иргэдэн ч гэдэг юм уу ингээл те нөгөө гишүүдийн хууль санаачил гэж шаардаад байдаг. Өнөөдөр одоо Монгол улс үеийн 10 гаруй жил баг хуулийг бол үлдэрсэн шүү дээ. Одоо 400 гаруй хууль байсан. Одоо сүүлийн 15 жилийн хугацаанд энэ 900 гаруй болсон. Хоёр дахин нэмэгдсэн. Тэгэд одоо гишүүдийг чсэн шахаж байгаа зүйлийг хараад тахаар хууль санаачлаагүй, нэг ч хууль санаачлаагүй гэд те. Хууль санаачлана гэдэг маань ямарваа нэгэн үйл ажиллагаан дээр нэмэлт ачаал бий болгож байгаа шүү дээ. Гэтэл энэ талтаа нууц засгийн газрын бодлого маань үйл ажиллагааг илүү хөнгөвчлөнө, хувийн хвшил хэлбэрхэн болгоно гэж яриад байдаг. Гэтэл энэ талтаа бид нэг хууль үйлдвэрлэдэг байдаг. Нөгөөдөл маань нэмэлт шалгуур үзүүлэлтүүд шаардлагууд хангаал дахиад нөгөө чөдөр тэг энэ тэнд ингээ үүсгэж идэг. Тэгэхээр одоо их хурлын хувьд бол яг энэ салбарын хууль эрх зөрчил бүтнээр нь хараад за зөвхөн уулахын салбар биш бусад салбарууд дээр ч гэсэн салбарынхаа яг хууль эрх зөрчил бүтэн зургалж ийж тэндээс бас ямар давхардал хийдэл байгаа юм, аль хууль нь одоо тухайн цаг хугацаанд үүргээ гүйцэтгэгдсэн тий, аль нь одоо шаардлагагүй болсон, аль нь энэ шаардлагатай ингэж харахгүй одоо зөв нөх хууль санаачлах ёстой гэдэг нэрийн дор гишүүд маань маш их хуулийг бий болгоод байна шүү дээ. Тэгээ тэрний хач холбогдол багтаа амралт энэ өдрийг одоо зохицуулсан, амралт баяр ёслол гэдэг ч юм уу тий. Ингээд ийм одоо чанаргүй хуулиуд бий болгоод тэгсэн мөртлөнгөө чанартай хуулиуд дээрээ яг одоо үнэхээр ач холбогдол өгөө тал талаасаа суужаад өөрчлөлтийг хийж чадахгүй байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээрээ бас одоо яг энэ хууль тогтоох дэд байгууллага маань нэлээд анхаарч ажиллахгүй бол бид нар нэг юм шаардлагагүй маш олон зохицуулалттай тэгсэн мөртлөнгөө яг ийм хуулийн одоо өөрчлөлт шаардлагатай одоо ач холбогдолтой газраа бид нар өөрчлөлтөө хийж чадахгүй нэг ийм л дүр зурагтай яваад байгаа.